80-аад оны сүүлчигч манай Ямааны 3 дугаар мах авах гэж өөрөөр дэлгүүрээ хаалганд очирдаг байлаа шүү дээ. Гэтэл зөвлөлтүүд бол бас ялгаагүй. Тэр хямаасл гэдэг тэр хүнсний бүтээгдэхүүнүүд чинь ер нь үндсэндээ ховор бүтээгдэхүүнтэй тооцогдсон шүү дээ. Иймэрхүү байдалтай болсон. Тэгээ ерөнхийдөө социалист тогтолцоо болохоо байлаа гэдэг нь 80-аад оны сүүл үеэс эхлээд тодорхой болоод тэгээд зүүн Европын орнууд за зөвлөлтийн баруун талын Балтийн орчмын хэдэн улсууд бол ерөнхийдөө бид нэр буруу замаар явжээ гэдэг ийм ойлголтод хүрсэн. Тэгээ ер нь 88-9 оны үед бол социализм бол амьдрах чадваргүй гэдэг нь тодорхой болсон л доо. Монголоор гэхэд 90 оны байдлаар гэхэд нийтдээ 586 сая доллартай тэнцэх экспорт гадагш нь гаргаад тэрний хооронд импорт авсан шүү дээ. Тэрүүн дээр нэмээд 704 сая доллартай тэнцэх зээл тусламж авч амьдарч ирсэн. Тэгэхээр энэ чинь нөгөө манай чинь бүх эдийн засгийн харилцааны чинь 85% зүйл холбоотос ногддог, 10% нь бус социалист орнд ногддог, 5% нь чөлөө зах зээл рүү чиглэсэн жаахан худалдаа байлаа л да. Ийм нөхцөлд бид нэр ингээд Британи тусгай тогтнолоо үүснэ жолоогоо гартаа авна гэдэг хэрэгтэй чинь тэр нөгөө их зээл тусламж чинь байхгүй болж ихэд. Тэгвэл бид нар авахгүй гэсэндээ ч байхгүй болсон юм биш. Зээл тусламж өгжсэн зөвлөлт өөрөө ядраад 90 оны 9 сарын 30-нд дээд зөвлөлт тогтоол гаргаад гадны аливаа улс орн зээл тусламж өгөхийг засгийн газартай хориглолцсон. Тэгээ Монголд барьж байсан барилгууд нь тэр чигээрээ дутуу үлдээд энд ажиллаж байсан хүмүүс нь салингүй болоод тэр хүмүүс ч тэгээд уцхаас өөр аргагүй болно шүү дээ. Гэх мэт ийм хүндрэлийг бид нар давах хэрэгтэй болсон. Эдийн засгийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарсныг бол хэдүүлээ үндсэн хуулиас бас тодруулж авч үзье. За үндсэн хуулийн 5 дугаар зүйлд заасан заалтуудыг багш нь харуулж байна. Та бүхэн багшийнхаа бас тодруулсан үгтээр анхаарал хандуулаарай. За тухайлбал олон гэвшил бүхэн эдийн засгтай байна гэдгийн ард шийдбэл юу нуугдаж байгаа тийм ээ? Ямар санаа байна? За хоёрдугаарт хувийн өмчин гэдгийг бас багш нь тодтогч гисэн байна. Энийний цаана ямар санаа байна гэдгийг бас бодож үзээрэй. За эдийн засгийн тогтолцооны маш олон өөрчлөлт бол энэ үед бол явагдсан. За эндээс багш нь тухайлаад нэг хоёр бодлогын хувилбарыг та бүхэнд бас танилцуулъя. За Бямсрынгийн засгийн газар бол 1991-ээс 1994 онуудад цэнхэр болон ягаан тасалбарыг гаргаж ирсэн. За ингэснээрээ нийтийн нийгмийн өмчийг хувьд шилжүүлэх үйл ажиллагааг бол эхлүүлсэн. За энэ маань бол хоёр үе шаттай явагдсан байгаа. За хоёрдугаарт бол бидний сонссон засгийн газрын 20 дугаар тогтоол гэдэг энэ тогтоолыг гаргаж ирсэн. За энэ тогтоол бол тухайн энэ хоёр бодлогын хувилбар бол эдийн засгийн амьдралд бол огцом өөрчлөлтийг бол авчирсан байна. За иргэд олон нийтийн зүгээс бол эдгээр хоёр бодлогыг эрэг болон сөрөг талаар аль талаар нь бас харьцуулж ингэж авч үздэг. За яагаад ингэж авч үзэж байна вэ гэхээр тухайн хүний эзэмшсэн мэдлэг уншсан зүйлийн цар хүрээ тэр зүйлээс бол бас шалтгаалж янз бүрээр бас дүгнэж ингэж авч үздэг. За тэгвэл энэ хоёр эдийн засгийн хэлбэрийг багш нь бас харьцуулж ингэж та бүхэнд харуулж байна. За тухайлбал социализм үед байсан төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг бол дан ганц нийгмийн өмчөд тулгуурлагддаг гэж байна. Ерөөсөө хувийн өмч байхгүй бүх зүйл бол нийгмийн өмч гэж ингэж авч үздэг. За энэ үед бол хувийн мал ийм хөрөнгө байхгүй бүгдээрээ мэдээж нийгмийн өмч байна. За аж ахуй эдийн засгийг бүхэлд нь төр нам ингэж хинжээдэг. За үн болон мөнгөний бодлогот бол төр шууд ингэж нөлөөлж яадаг. Өөрөөр хэлэх юм бол шууд удирдах чиглүүлэг өгдөг. За бүх хүмүүсийг ижил тийм ээ тэгш байх гэсэн ийм зарчмыг бол баримталдаг гэсэн. Тэгвэл энэ нь ардчсан хувьсгалын үр дүнд яаж өөрчлөгдсөн бэ гэхээр бид нар төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг нэгдүгээр шилжсэн. За зах зээлийн эдийн засгийн онцлог зүйлүүд харагдаж байна гэсэн. За нэгдүгээр түрүүнд дурдсан өмчийн олон хэлбэр байна. За хоёрдугаарт бол малыг хувьчилсан. За хүмүүс өмч хөрөнгөтэй болж гэлсэн. Өөрийнхөө хичээл зүтгэл тийм ээ шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд хүмүүс өөрийнхөө өмчийг арвижуулах, эзэмших, ашиглах, энэ захиран зарцуулах ийм хэрэгтэй болсон. За
Социализм үед бол аж ахуйн эдийн засгийг төрөөс одоо бүхэлдэн хянж хахад зах зээлийн эдийн засгийн хувьд бол эрэлт нийлүүлэлтийн харьцаагаараа ингэж зохицуулагдж байдаг. За чөлөөт үнийн тогтолцоо бас явагдаж байна тийм ээ. За хүч хөдөлмөрөөр одоо зарцуулж өндөр ашиг орлох одоо боломжтой ийм одоо онцлог бас эдийн засгийн шинжилгээг бол нэлээд хурдвчилсан л да. Тэгээ учир нь юу гэхдээ зэрэг тухайн үед 90 оны үеих ч Монгол гадаад худалдаа гэхэд 23 гадаад худалдаа нэгдэл контороор дамжуулж эрхэлдэг байлаа шүү дээ. Гэтэл нөгөө бус тэдэнтэй маань чинь төрийн өмчийн байгууллагууд. Чөлөө зах зээлийн орнуудтай харьцсан чинь төрийн өмчийн байгууллагатай харьцдаг юм шүү дээ. Хэн ч худалдаа хийхгүй төрийн өмчийн байгууллагатай. Хэн ч төрөнд итгэхгүй хэн ч худалдаа хий. Тэрний чи гадаад худалдаа диверсификац хийхээс өөр арга байхгүй либералчлах хэрэгтэй бол нэг жишээлгээд. А нөгөө талд нь юу гэхдээ зэрэг одоо банкны систем их чинь Монгол ганцхан төв банктай. Өөр арилжааны банкуд байхгүй. Банкыг маш аргатай хоёр шаттай болгож 90 оны 10 сарын 19-нд 19 дугаар тогтоол гараад худалдаа хөгжлийн банк, хөрөнгө технологийн шинжилтийн банк гэж хоёр банкуд тусдал гаргасан л да. Арилжааны банкуд. Тэгээд дээд талд нь төв банкыг тасалж авч үлдэх жишээтэй. А нөгөө тал чинь төлөвлөгөөд эдийн засаг нэгэнт л бүх хангамж бүх юм чинь ингээд бутраа дунтсан нөхцөлд ямар юм чинь төлөвлөгөөд эдийн засаг байх вэ? Шууд тэрнээсээ татгалзаад хүмүүс хувийн аж ахуйн эдгсэн ачаалал тулгуурсан үйл ажиллагаа явуулахаас ямар ч хүн тэр төлөвлөгөөний комиссийн үед гаднаас бүүнээр авчирж ирсэн параметрыг чинь чөлөөт эдийн засгийн нөхцөлд олж ирж чадахгүй шүү дээ тэрний чинь. Улс орн маань цаашлаа яаж амьдрах вэ? Ямар загвараар бид нар явах вэ гэдэг асуудал нэн чухал байсан л да.